Оройн тэргийн эрхэм үзэгч та бүхэнд бид хөгжилт хамтдаа хэлцүүлгийнхаа 2 дахь дугаараа хүргэх гэж байна. Тэгэхээр C5 телевизийн хамт олон Монгол Улсаа хөгжүүлэх гэсэн урайг түүчигээ болгож 8 жил болж байгаа. Бид нэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цаашлаад спортыг дэмжих гээд олон цуврал нэвтрүүлгүүдийг хүргэсэ. Тэгэхээр өнөөдөр бид Монгол Улс хөгжихэд юу саад болж байгаа? Хөгжилт хамтдаа явж чадах уу гэсэн асуудлыг энэ хэлцүүлгээр үзэгч та бүхэнд өрнүүлж байгаа. Тэгэхээр бид энэ удаад халамж хөдөлмөр эрхлэлт гэсэн хоёр үгийг сонгоовч, мөн энэ салбарыг бас сонгоовч хэлцүүлгээ өрнүүлж байна. Ингээд зочдод танилцуулъя. За хөдөлмөр халамжийн үйлчлэгийн газрын дарга Баяр сайхан, за нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн дэд сайд Нэмхүү, за оюуны ундраа хоолдонг группийн ерөнхий захирал Амар сайхан, за иргэний хөдөлгөөний төлөөллөөр бид магнаг урьж оролцуулсан. За мөн улсын хурлын эрхэм гишүүдийн төлөөллийг урьсан ч гэлээ. Энэ хэлцүүлэнд оролцох уу гэдгээ бидэнд илэрхийлээд байгаамаа. Тэгэхээр улсын хурлгүйгээр бид хөгжлийн тухай хувийн хвшил мөн засгийн газар за ингээд салбарын агентлагийн иргэний хөдөлгөөний тэргүүнтэй энэ хэлцүүлгийг өрнүүлэе гэж бодож байна. Тэгэхээр бидний ихний асуудал ер нь Монгол улс халамжийн орн босноо гэсэн шүүмжил байгаа. Гэхдээ ер нь төр нь хүнээ дээлж халамжлах нь зөв бодлого гэлтэй. Хүн бүхнийг ширхэгчтэй халамжлах нь хэр оновчтой бодлого вэ гэдгийг хүмүүс тавьдаг. Тэгэхээр энэ салбарын яамнаас нахгуулаад агентлаг нь энэ бодлогыг хэр зөв зүйтэй гэж боддог талаараа ярих уу? За 2004 онд 3 хуулийн хүрээнд дотор 360 орчим мянган хүнд л халамж өгдөг байсан. Гэтэл 2008 онд 1,600,000 хүнд халамж өгдөг болсон. Тэгвэл 6 хуулийн хүрээнд гээд хуулийнх нь тооч нэмэгдсэн, мөнгөний дүнч нэмэгдсэн, хүний тооч нэмэгдсэн. Энэ юу нэмэгдсэн бэ гэвэл нөгөө хүүхдийн мөнгө тэгээд дээрээс нь хүн бүхэнд өгөх ингээд хувь хишгний мөнгө гээд ингээд эхлэхээр оролцож байгаа хүнийхэн тоо нэмэгдэж байгаа. Тэгээд тэрнийг дагаад маш том хэмжээний мөнгөний дүн гараад ирсэн. Гэхдээ энэ бүхний цаана юу вэ гэхээр энийг халамж гэж үзэхэд бас хэцүү юм л да. Энэ бол улс төрийн амлалтаар бий болж байгаа мөнгүүд. Түүнээс энэ халамжийн бодлого гэж хэлэхэд бол үнэхээр хүнд. Тэгэхээр бид энийг нэлээд олон янзаар нь ангилаад гаргаж ирж байна л да. Тэгэхээр ангилаад гаргахаар бол ердөө л нөгөө 360,000 хүн л гардаг. Энэ бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн чадвар алдагсад, нөгөөх л хэвтэрт байгаа ахмадууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд ийм өнчийн өрөөсөн хүмүүс гээд энэ хэсэгт гарч ирдэг. Гэтэл цаат талын тэр нэмэгдсэн хэсэг хүнийхэн тоо мөнгөн дүн бүгдээрээ шал өөр улс төрийн амлалтууд л байдаг. Тэгэхээр энийг бид зэгслэхийн тулд нэгдүгээрт энэ бол улс төрийн шийдэл учраас улс төрийн шийдлээрээ л буцаагаад энэ зөв замдаа орно. Харин бидний хийх ёстой тэр үүрэг бол тэр 360,000 хүн маань үнэхээр бодит хүмүүс нь хүртэж байна уу? Эсвэл тэрэн дотор бас янз бүрийн алдаа оноогоор халамж авах ёсгүй хүмүүс хамрагч байна уу гэдгийг л ангил заагж харах ёстой. Энэ ажлыг бид нар Азийн хөгжлийн банкны тусламжтай хийгээд ингээд явж байна. Эхний Сонгой хайрхан дүүрэг 4 аймгийн нутаг дээр байгаа гэр хорооллын бүх өрхүүдээс бид тусгай орлогыг орлуудын тооц гаргах гэдгээр ингээд судалгаа аваад хамгийн ядуу өрх нь хинийх вэ гэдгийг тодорхойлоод тэгээд тэрнээс дээш 25,000 өрхийг ингээд ядуурлынхын төвшингээр жагсаага гаргацсан байна. Энэ жил 6 сар гэхэд дараачийн 10 аймаг орно. Тэрнээс бол Улаанбаатар хотын бүх дүүрэг, дээр нь Дархан уул аймаг, Орхон аймаг, хүн ам хамгийн ихтэй энэ хэсгүүд бүгдээр орно. Ингээд 10 багц болгоод оруулж байгаа. За ингээд оруулахад бол хүн амын 60 хэдэн хувь нь үндсэндээ тэр хэн ядуу зэрэгэлд орж байна гэдгээ тогтоочно. Өрхүүдээр нь. За энэнийхэн дараа 8 сар гэхэд бол Монгол улсын энэ ядуу гэж үзэж байгаа энэ өрхүүдийг бид нар бүгдийг хэнийх нь хамгийн ядуу байна, хэнийх нь боломжтой байна гэдгийг ангилаа зааглаа гаргачихна. Тэгэхээр ингэж ангил заагсны дараа 5% нь халамжид хамруулах уу, 10% нь халамжид хамруулах уу гэдэг бол төрийн бодлого маш тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр яг энийг дагуулад хөдөлмөр эрхлэлтийг нь тавьж байгаа учраас бодлого энэ халамж авах хүмүүсийн тоо тодорхой боллоо. Энд зарцуулж болох хөрөнгийн хэмжээ багцуулаараа тодорхой болж байна. Тэгэхээр нөгөө талд нь энэ өрхүүд байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийг ажилд хамруулах гээд бусад хөтөлбөрүүдэд агуулад гараад ирж байгаа. Тэгэхээр бодлого бол
хөдөлмөр гэдэг тал руугаа шилжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд ер нь 360 гаруй мянган хүн одоо төрийн халамжинд одоо багтаж байсан гэхээр одоо халамжинд бас удаан хугацаанд багтаж байгаа тэр хүмүүсийн ер нь амьдралын түвшин амжиргаануудыг ямар хуу байна, тэд ер нь хэдэн төгрөг авж гин. Ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэгээд цагаан таягны холбооныхон байнга одоо гомж гаргадаг. Үнэхээр амьдрахад хэцүү байна. Дээр нь ирж байгаа мөнгө нь бага, хөдөлмөр эрхлэх гэхээр байр байдгүй гэдэг ийм асуудлыг тавьдаг. Тэгэхээр баяр сайхан дарга та энэ хүмүүсээр нь хэдэн төгрөгийн халамж авдгийн төрөөс үзүүлж байгаа халамжийн бодлогоор хамрагдж байгаа иргэд бол нийтдээ 67 нэр төрлийн үйлчлэгээ үзүүлж байгаа. За эндээс бол хамгийн одоо зонцлох хувийг эзэлдэг нь бол доктортой сар болгон одоо үйлчлэгээ авдаг төрөл бол нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж байна. Тэгэхээр сая өнгөрсөн онд бол цалин тэтгэврийг 30% нэмсэн. Тэгэхээр 41400 төгрөг авдаг гэсэн сард халамжийн тэтгэвэр. За энэ нь бол 53800 болж одоо өссөн байгаа л да. Тэгэхээр сардаа 53800 төгрөг авч амьдрна гэдэг бол одоо ойлгомжтой. Өөрөөр хэлбэл энэ бол нөгөө л нийгмийн ядуу хэсэгтээ бол хамаарагдал явж л байгаа. Нөгөө талдаа өрх гэр бүлд нь бас орлого муутай ийм өрх толгойсоо айл өрхөд ус их олон байна. Тэгэхээр хөдөлмөрийн өсний доод хэмжээ бол 108,000 төгрөг байна. Тэгэхээр 53800 хүн амьдрна гэдэг бол өөр хэцүү. Тэгэхээр энэ дээр бол одоо төрөөс одоо яг нийгмийн халамж хамгаалалт хүртэж байх ёстой. Тийм хүмүүсээ бол тодорхойлъё гэдэг тодорхойллоо сая Нямхүү сайд ярьлаа. Хавтгаар болохгүй. Тэгээд тэндээсээ одоо тодорхой доод түвшинд байгаа хүмүүсийг аваад орлогыг орлуулан тооц гаргаад тооцчоод тэгээд эдгээр дээр энэ авж байгаа энэ тэтгэвэр дээр нэмж онцгой тохиолдлын тэтгэмж гэдгийг одоо шинээр бий болгоё гэдэг нийгмийн халамжийн багцуулын одоо шинжилсэн найруулгад оруулсан байна. Иймэрхүү замаар бас энэ хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх дээр нь одоо өрхийн одоо орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бас нэмэгдэл одоо тэтгэмжүүдийг бол гаргаж байгаа. Шинэ хуулийн төслөө. За энэ одоо бодлого хэрэгжээд хууль батлагдаад явбал энэ хүмүүсийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Очих тэр үйлчлэгээнүүд нь бас төрөл үйлчлэгээр бас нэмэгдэх юм байна. Энэ дээр нэг зүйл байна л да. Одоо сая хэлж байна өрхүүдийн орлого нь бага байна гэж. Одоо тэр ядуу хүмүүст очиж байгаа мөнгө нь бага байна. Энийг бид нар маш сайн мэдж байгаа. Харин энийг зөв хүмүүс хавтгааруулаад өгөхгүй тулд л ядуу өрхүүдийг нь зэрэглэж гаргасан. Одоо энэс үед өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гээд одоо сая боловсруулаад дуусчлаа. Энэ халамжийн хууль батлагдгууд жилдээ 12500 өрхөд бид нар өрхтөн зориулаад одоо тэнд амьдарч байгаа том хүмүүст нь тэдэн мянган төгрөг, хүүхдүүдэд нь тэдэн мянган төгрөг гээд нийтдээ тэр өрхөд сар бүхэн очих тийм нэлээд том хэмжээний мөнгөнд үнэтэй ийм боломжийн хөтөлбөр хэрэгжүүлэгээ тавьчихсан байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг батлагдсан тохиолдолд хамгийн ядуу хэсгийг ерөөсөө орлогын хувьд шулуухан өөдөн татахын хөтөлбөр үйлчилсэн байна. $2011 оныг Монгол Улсын засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хичээл болгон зарласан. Тэгэхээр одоо энэ чиглэл рүү бодлого явуулж ойлгож байгаа. Гэхдээ нэг юм статистик тоо байна. Хүний хөгжлийн сангийн мөнгөний төсөв нь бол 820 тэрбум төгрөгөөр одоо хэмжигдэж байгаа. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа. За энэ санхүүжилтийн хэмжээг өнөөдөр жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих бол ажлын байр одоо бий болгож байгаа 30-аас 40 тэрбум төгрөгтэй харьцуулахад Монголын төр өнөөдөр халамжийг дэмжиж гэнэ үү? Үйлдвэрийг дэмжиж гэнэ үү гэдэг ер нь статистик бол баг гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийг сайн дэмжихгүй байгаа нь одоо төсөвж байгаа энэ бодис байдлаас харагдаад байна гэж олон эдийн засгчид хэлдэг. Тухайн жижиг дунд өнгөрсөн оны жижиг дунд үйлдвэрлэлийн зүйл одоо хаашаа явсан юм бэ ч гэдэг дээр. Тэгэхээр иргэний хөдөлгөөнд ямар байр суурьтай тухайлбал одоо яг би сайдын амнаас сонслоо энэ цэвэр улс төрийн амналтаа ямар нэгэн бодлогогүйгээр энэ мөнгийг тарааж гинэ гэж тийм. Хэрвээ манай засаг асуудалд өөрсдөө ингэж хандж байгаа бол энэ бол туйлын харамсалтай. Би бол яг зөвхөн тэр алдагдсан боломжийн асуудлаар ямар байна л да. Яг өнөөдөр хүний хөгжил сангаас зарцуулалтаа саялаа 820 тэрбум төгрөг. Дээрээс нь яг нөгөө жинхэнэ халамж гэдэг юмх юм бол бараг 1.80 1 триллион төгрөгийн асуудал энд яригдж байгаа байхгүй. Хэрвээ энэ 1 триллион төгрөгийг бид нар зөв зүйтэй зүйл зарцуулах юм бол ямар их нэмэн өгдөг бий болгож болох вэ? Тэг энэ эдийн засгаа яаж бодиттойгоор дэмжих үү гэдэг маш тодорхой тэм төслүүдийг санхүүжүүлж болох энэ хэмжээний мөнгийг ингэж салхинд хийсгэж ингэж хайж байгаа нь бол яа харахгүй туйлын харамсалтай. Зүгээр яг ингээ иргэдтэй уулзж хахад тэр дундаа ерэн зүгээр
ялангуяа Улаанбаатарын хутааны асуудал бол яг үндэсний аюулгүй байдал нөлөөлөх хэмжээний болж байна л да. Сая 260 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа байсан. Энэ бол яхаггүй Монголын цөм хамгийн одоо Монгол гений гол төв бол Улаанбаатар хотод амьдарч байна. Гэтэл энд бол одоо гамшигын хэмжээний ийм одоо бүс нутгийн хэмжээнд асуудал ирчээд байхад иргэн бүр 20 мянган төгрөг тараах. За тэгэл одоо өөр ямар хэлбэрээр үдгийн энэ мөнгийг 1 триллион төгрөг ингэж тараад салхинд хэсгэж хайж байгаа нь бол туйлын харамсалтай. Энэ бол маш том одоо бодлогын гэхээсээ за бодлогын алдаа гэж хэлээ да. Манай өнөөгийн засгийн. Дээрээс нь та түрүү нэвтрүүлэх хэлгээд хэллээ. Яг одоо халамж гэдэг зүйл бол зайлшгүй байдгаа. Халамж бол зайлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ халамж бол яг байгаа онхол ёстой гэдэг нэг л асуудал байна. Тэрнээс ингэж хавтгааруулсан ийм халамжтай бас дэлхийд Монголоос орхино гэдгийг би бол мэдэхгүй юм байна. Ерөн зүгээр яг надтай бас их олон хүмүүс уулздаг л да. Үнэхээр одоо тэр эмзэг давхарга ингэж ярьдаг, орон гэргүү, гудамжинд хоноглдог. Тэр хүмүүстэй ингээ уулзж хахад яг одоо энэ засгийн газраас тараагаад байгаа мөнгө, энэ улсын төсвөөр одоо батлагдаад байгаа мөнгө нь яг тухайн иргэдтэй болохоор ерөөсөө очдоггүй юм шиг иймэрхүү дүр зураг сонсогддог байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь манай төрийн бодлого буруу байна. Төр сохор байна, төр дүлий байна гэж яг л хамгийн тод илрэл энүүгээр илэрч ийн гэж харж байгаа юм л да. Энэ бол гэхдээ зөвхөн одоо халамж үйлчлэгийн чиглэлээр илэрч байгаа юм нэг. Бид нар бол халамжийн тогтолцоог шүүмжээд явбал бас бидний цаг хугацаач одоо баг хүрэхгүй бах тийм ээ. Гэхдээ арай өөрөөс нь ер нь хөдөлмөр эрхлэе гэж хүсэж байгаа хүмүүсээ дэмжийе. Ялангуяа төр бол өөрөө ажлын байр бий болгож чадахгүй гэдэг хүлээж зөвшөөрсөн. Тэгэхээр хувийн хвшлийн ажлын байр бий болгож байгаа. Тэгэхээр бид нар хувийн хвшлийнхаа компаниуд төлөөж өнөд оюуны ундраа хоолингс компани ерхий захирлыг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр тухайлбал танах одоо өнгөрсөн хугацаанд хичнээн ажлын байр бий болгосон. Ажлын байрынхаа тоог нэмээ гэхээр тийм ээ. Ямар одоо дарамт шалтгаанууд байдгүй айсгүй боломжууд бий. За баярлалаа. Яг манай компани хувьд гэх юм бол өнгөрсөн одоо хугацаанд тухайлбал байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл нийт 1000 гаруй 1100 200-аад ажлын байрыг бий болгоод өөрсдийнхөө одоо үйл ажиллагааны хүрээнд тэр хүмүүсийг ажилуулад явж байгаа юм тоо бий. Манад үнэхээр одоо ажлын байр байхгүй байна уу гэвэл бас тийм биш байгаад байна. Ажлын байр байна. Байхдаа тэрийг яаж чанаржуулах вэ? Илүү одоо өшөө ажлын байрыг одоо илүү бий болгох тал дээр төрөөс ямар асуудлуудыг тавих ёстой вэ гэхээр биднэрт ерөөсөө гол асуудал бол төрийн төвшөндч одоо нийгмийн төвшинч аливаа зүйлийг амжилттай хэрэгжүүлж зорилготой хүргэх юм бол зөв бодлого төр нийгмийн тогтвортой байдал за цаашлаад бол төрийн ч хувийн ч хвшлийн аливаа одоо албан хаагчдын удирдлагуудын хариуцлагатай байдал гэдэг бол асар чухал зүйл болчиход байна гэж би ойлгож байна. Яг хөдөлмөрийн одоо талбарыг бий болгох, ажлын байрыг бий болгохыг гээд явхад бол хамгийн гол саад болж байгаа нэг ганц хоёр жишээг би зүгээр хэлээ л дээ. Нэгдүгээр юу гэхээр ерөөсөө зөв бодлого, тогтвортой байдал гэдэг юм бол манад үнэхээр дутагдж байна. Нөгөө өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын тогтвортой байдал. Хөрөнгө оруулалтыг нь орчинг бий болгож өгөөд би өнөөдөр хөрөнгө оруулалт хийхэд 5 жилийн дараа би ямар төвшөнд хүрэх үү гэдгийг төлөвлөх тийм боломж өнөөдөр Монголын бизнесийн орчинд алга байна. Хоёрдугаарт нь боловсон хүчний асуудал юм. Чадвартай, эрүүл, хариуцлагатай боловсон хүчин гэдэг асуудал ерөөсөө манад байхгүй болчихсон. Гуравдугаарт нь татварын асуудлууд байгаа. Давхар татварын асуудлууд байгаа. Энэ асуудлыг бас ярьж зэгцүүлэх ёстой асуудал байна. Би түрүү яагаад энэ хариуцлагагүй гэдэг юм уу, чадахгүй боловсон хүчин бий болоод байна гэхээр энэ эргээд нөгөө саяны ярьдаг халамжийн асуудалтайгаа холбогдоод байна. Халамжийг одоо хэтэрхий хавтгааруулсаар хүн болгон халамжлуулаад байвал